За hi guys, энэ удаагийн бичлэгээр Хятадын Гуанчжоу хотод байрлах авч болох үзүр үйлчлэгээнүүдийн талаарх мэдээллийг хүргэхэд бол бэлэн болсон байна. За ингээд бичлэгийг орохын өмнө лайк болон subscribe дарцгаагаарай. За ингээд бичлэгийг урьдчилъя. За хамгийн ихний сонгож авсан газар маань болохоор Canton Tower. За Canton Tower-ын үед бол Гуанчжоуд ирсэн аялал жуулчлал нар Canton Tower дээр Гуанчжоу бол толдоо арах боломжтой. Энэ бол хамгийн өндөр цэг. За дээрээс нь жуулчдын хамгийн ихээр цугларддаг газар гэж бол хэлж болох газар байгаа. За Canton Tower маань өөрөө бол Гуанчжоугийн бэлэг тэмдэг болсон бол цамхаг байгаа. Ерөнхийдөө том хотуудад бол дандаа ийм цамхагуд бол байж байгаа. Гуанчжоугийн хувьд тэр нь бол Canton Tower ах. Canton Tower дээр гарснаар Pearl River, Zhejiang, New Town, за шилэн өндөр байрлалууд, орчин үеийн Гуанчжоуд бүхэлд нь бол харах боломжтой. За мэдээж очих цагийн үед бол янз байдаг. Өдрөө очихноор бол Гуанчжоуг илүү гэгээтэй ийм өнгөлөг байдлаар харах боломжтой бол орой очих үеэр бол Гуанчжоугийн өндөр шилэн байрлалуудын гэрэл нь ассан байдлаар тийм оройны Гуанчжоуг бол гэрэлтэж буй Гуанчжоуг бол харах боломжтой гэсэн үг. Тэгэхээр та аль нь илүү таатай байхаас шалтгаалаад очих цагаа зохицуулах хэрэгтэй гэсэн үг. За миний хувьд бол нар зарах үеэр очих юм бол та аль хэлэнгийг харах боломжтойгоос гадна яг нар зарах үеэр бол маш үзэсгэлэнтэй бол харагддаг байгаа. За үнийн хувьд бол өнөөдрийн бичлэгэн дээр орж байгаа бүх үзүр үйлчлэгээний үнийг бол ер нь Trip.com дээрээс бол авсан байгаа. За тэгэхээр Canton Tower-ын тасалбарын үн бол ойролцоогоор бол 150 юаноос 300 юаны бол хавцаа бол байдаг бахнэ. За үүнээс гадна болохоор Bubble Charm гэдэг илүү өндөр Canton Tower-ын бүр дээшээ гарах юм тусдаа бас багцууд байдаг. Тэд нар нь аяллаа аль үеэсээ шалтгаалаад 180 юанаас 298 юан хүртэл өсөж доошоо буурдаг юм үнийн хэлбэлцэлтэй байдаг бахнэ. За энэ нь бол мэдээж аялал жуулчлалын цараас шалтгаалаад аялал жуулчлалын бус саруудаас шалтгаалаад үнэн нь ингэж дээшээ доошоо хэлбэлцдэг бахнэ. За дараагийн сонгож авсан газар бол Pearl River Night Cruise. За Сувдан голын шөнийн аялал гэж ер нь бол хэлж болно. За энэ хүн нь болохоор Гуанчжоугийн шөнө хамгийн шөнийг хамгийн гоё мэдрэх арга бол ерөөсөө Pearl River Night Cruise буюу завин дээр суугаад голын дагуу явхад ер нь бол хоёр эргээр нь гэрэлцсэн өндөр шилэн байрлалууд за үнэхээр гоё гэрэлтэй том нүсэр гүүрнүүдийн доогоор гарах зэрэг Canton Tower-ыг ч гэсэн гэрэл солигдож байгааг Canton Tower нь өөрөө гэрэлдэг. Гэрэл нь бол орой бол байнгын солигддог. За тэдгээрийг бол харах боломжтой тийм усан завийн аялал бол байдаг бахнэ. За энэ аяллууд ихэвчлэн гэр бүл найзуудаар явж байгаа ч юм уу хосуудаар явж байгаа хүмүүст бол үнэхээр тохиромжтой. Ялангуяа анх Гуанчжоуд ирж байгаа бол энэ аяллыг бол хотын дундуур хотын уур амьсгалыг мэдрэнгээ явах боломжтой. Тийм үзүр үйлчлэгээ ахнэ. За энэ маань бол Trip.com дээр бол тасалбараар мөн зарагдж идэг. За тасалбар нь бол ер нь бол 76 юанаас бол эхэлдэг. За тэгээ ямар усан онгоцоор явж байгаагаас шалтгаалаад энэ хүн үнэн нь дээшээ доошоо. За үүнээс гадна тасалбар чинь хоол ч юм уу уух зүйлс багцсан хэсгийг шалтгаалаад бас ингээд тасалбарын үн бол дээшээ доошоо бол явдаг байна. Үүсэн эхлэх үн нь бол 76 юанаас бол эхлэх. За 3 дахь газрын хувьд бол Huaqiang Square. За үүн дээр нэмэх нь Guangdong музейг бол давхар үзэх хэрэгтэй. За Huaqiang Square нь болохоор ер нь төв талбай гэж хэлж болно. Манайхаар бол Сүхбаатарын талбай гэсэн үг. За үүний яг хажууд нь болохоор Guangdong музей бол байдаг бахнэ. За тэр музейг бас үзэхэд бол ер нь бол нэлээд сонирхолтой аялагч нарт бол санагдана гэж бодож байна. За Гуанчжоугийн ер нь орчин үеийн нүүр царайг харахыг өсвөл ер нь бол энэ Huaqiang Square буюу Flower City Square буюу нэг цэцэгсийн талбай гэж нэрлэдэг. За энэ газар дээр нь бол очих юм бол ерөнхийдөө мэдээж энэ маань болохоор хотын төв цэг гэсэн үг. Тэгэхээр эндээс хотыг бол тойлдох бол боломжтой гэсэн үг. За энэ талбайг тойроод болохоор Гуанчжоугийн Opera House буюу нэг дуурийн барилга. За тэгээд Guangdong музей, Гуанчжоугийн номын сан, өндөр шилэн байрлалууд гих зэрэг байдлаар бол яг манай хотын Сүхбаатарын талбайг тойроод нэг үзүр үйлчлэгээний газар байж идэв шүү дээ. Яг тэрнтэй юм төстэй байлаа хийгдсэн байдаг. За үүнээс гадна эндээс бас Canton Tower-ыг бол холоос харах боломжтой. Орой гэрэл наасах үед зураг авах болох ч юм уу эсвэл тэнд салхилж хүмүүст сюрприз маягаар бол харуулхад нэлээд тийм тохиромжтой зүйлээ гэсэн. За хэрвээ та завтай байх юм бол өмнө хэсэгчлэн Guangdong музейг бол орж үзэхэд бол тухайн музейн буюу Гуанчжоугийн хэрхэн
үсэн хөгжил, за соёл, за байгалийн үзмөрүүдийг бас үзэх юм боломжтой музей бас байдаг байна. За tripsy.com дээрээс бол үнийг харахад бол хойчонг сквер бол угаасаа үнэгүй. За музейний хувьд ч гэсэн бас үнэгүй байдаг. За тэгтээ өрсөлдөн захиалга хийх шаардлагатай. Одоо бид нэр ингээ очиж үзэж шүү гэдэг мэдээлэх шаардлага үүсдэг. За тэрнээс бол эдгээр үрзээр үйлчлэх нь үнэн байна. За дараагийн сонгож авсан дөрөвт газар болох Chimlong Safari Park буюу амьтан дуртай хүмүүс хориулсан амьтны парк байна. За хүүхэдтэйгээ юм уу гэр бүлээрээ ялангуяа аялж байгаа эсвэл хосоор аялж байгаа хүмүүс бол энэ бол нэлээд тохиромжтой. За амьтан дуртай. За тэгээд ер нь манай Монголд угаасаа амьтны хүрээлэн гэж байхгүй. Тийм учраас сонирхолтой амьтны хүрээлэнгүүдийг очиж амьтнуудыг үзэх бол боломжтой гэсэн. За энэ паркт бол парк нь өөрөө маш том. За тэгээд панда, анаас, арслан зан, кола бар зэрэг одоо олон амьтнууд ойроос бол харах боломжтой байдаг. За ялангуяа хятадд явж байгаа бол та панда үзэх нь бол нэлээд одоо хэрэгтэй гэсэн. Бусад улс орнуудын ер нь бол цэцэрлэг хүрээлэнд бол панда байдгүй. За миний мэдхээр бол хятадд панда байдаг. За тэг Японд бас панда байдаг. За бусад улсуудаар аялж байхдаа би ерөөсөө панда бол ер нь олж болох харж байгаагүй. За тухайн газар бол алхангаа үзэж болно, эсвэл кабель кар түрээсэлж болно. За дундуур нь бас явж идэг юм жижигхэн галт хэрэг байдаг. За тэндэн суугаад явсан ч болно. За аль алинд ер нь бол танд бол нэлээд сонирхолтой сэтгэл төрүүлэх байхаа гэж бодож байна. За үнийн хувьд бол tripsy.com дээрээс насан туршидтын хувьд бол ажлын өдөр бол 250 юан. За амралт бол баярын өдрүүд болох юм бол 280 юан болоод үн нь бол ихсчдэг байгаа шүү. За тэгэхээр мэдээж аль өдрөө очихоос шалтгаалж үнэ нь бол бага зэрэг бол хэлбэлцдэг байна. За дараагийн сурвалжах 5 дахь газар буюу Chimlong Paradise гэдэг нэртэй газар байгаа. За энэ бол ерөөсөө тоглоомын парк гэдээ бол хэлчих болно. За ялангуяа та нэг роллер костер буюу одоо нэг ингээд дээшээ доош авчихсан галзуу болгон тийм хурдтай тоглоом, адреналин ялуулах дуртай, ялангуяа одоо найз охинтой ч юм уу найзуудаар явж байгаа үед яг ийшээ очивол ер нь бол нэлээд зүгээр гэж бодож байна. За тэгээд хөгжлөө нэг өдрөө өнгөрүүлэхийг хүсэж байгаа хүмүүст бол илүү тийм тохиромжтой газар байна гэсэн. За амралтын өдрүүд хүн ихтэй байдаг учраас аль болох аялаар явж байгаа үедээ та эдлийн өдөр очиж сонгож очих юм бол ер нь дараалал хамаагүй бага байна гэсэн. За үнийн хувьд бол тухайн газар маань болохоор ойролцоогоор том үнийн хувьд бол 250 юаны бол орчин үнээр бол зарагддаг. За мэдээж аяллаа өдөр юм уу тухайн өдөр хэрэг олон хүн очихоос шалтгаалаад үн бас бага зэрэг доошо тийшээ савлах тохиол байна. За гэхдээ ер нь бол үнийн хувьд бол 250 юан. За өнөөдрийн партны бичлэгийн хувьд бол сүүлчийн бол та бүхэн танилцуулж байгаа газар бол Chimlong International Circus гэдэг нэртэй одоо орой болдог тийм шоуны тухай гэсэн. За өдөр нь бол Chimlong Safari Park эсвэл одоо юу гэдэг нь Chimlong Paradise үзээд оройн нь болохоор энэ олон улсын одоо шоуг бол үзүүл аялын нэг өдөр одоо маш сонирхолтой өнгөрөх бол боломжтой. За энэ шоу нь бол нөгөө акробатик, гэрэл, хөгжим, одоо янз бүрийн тайзны эффект, олон улсын уран бүтээлч нийлээд нэг шоу хийж байгаа учраас нэлийн сонирхолтой болдог. За энийг үзэхэд бол танд бол хятад хэл ойлгох бол ямар ч шаардлага бол байхгүй. Учир нь бол шоуны ер нь гол одоо юугаар анхаарал татдаг гэх юм бол одоо үзүүлбэрүүдээр илүү таны нүд ажиллаж юм сонирхолтой гэрлийн эффектүүд, акробат үзүүлбэрүүд гэх зэрэг үзэж байгаа учраас танд бол заавал одоо хятад хэл шаардлагагүйгээр тухайн тайзны үзүүлбэрүүдийг бол ойлгох боломжтой гэсэн. За үнийн хувьд бол ерөнхийдөө бол 315 юан орчим бол байдаг. За тэгээд тухайн өдрөөсөө шалтгаалаад дээшээ доош бас хэлбэлцэх тохиолдол байдаг гэсэн. За ингээд өнөөдрийн партник бичлэг маань бол дуусч байна. Дараагийн бичлэгээр бол парт 2 нь бол орхоноо дахиад 6 газар үлдсэн байгаа бидэнд. За ингээд лайк болон subscribe хандаж цагаарай. За bye guys.